Столица Бурятии неспроста. Бурятийн нийслэл улаан үд нь Оросын албаны улсад ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх асуудлаар хэлэлцдэг төвлөрсөн талбар болсон нь санамсаргүй хэрэг биш юм. 2021 онд нэгдсэн ухаалаг системийг анх хэрэгжүүлсэн анхдагч хотуудын нэг нь улаан үд бөгөөд өнөөдөр энэхүү систем нь үр ашигтай ажиллаж буйг баталлаа. Энэ удаагийн хурлын хүрээнд Оросын албаны улсын 36 бүс нутгийн төлөөлөгчид туршлага солилцохоор хүрэлцэн ирж бодитоор хотын замын хөдөлгөөний удирдлагын үр дүнг үзэж танилцлаа. Результаты работы. Манайх нэгдсэн ухаалаг системийг үйлдвэрлэлийн горимд нэвтрүүлээгүй байгаа. Одоо л эхлэх гэж байна. Харин энд аль хэдийн ажиллаж байгаа. Өчигдөр төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Маш найрсаг хүлээж авлаа. Үнэхээр таалагдсан. Манай бүс нутагт нэгдсэн ухаалаг системүүд нь гэрлэн дөхөөний удирдлага, трамвай, ухаалаг буудлууд сайн хөгжиж байгаа. Гэхдээ улаан уд хотын туршлага бидэнд хэрэг боллоо яах вэ? Хэрэгжүүлж эхлэндээ. Богино хугацаанд хийсэн ажил ч хэлээ үнэхээр сэтгэл төрүүлж байна. Гэрлэн дөхөөний бүх төхөөрөмжийг хэдхэн жилийн дотор системд холбох нь асар том ажил шүү. Хотын зам тээврийг нэгдсэн сүлжээнд оруулснаа гэсэн үг. Үүний ачаар улаан уд хотод одоо гэрлэн дохиог алсын зайнаас удирдах тохируулах боломжтой болсон. Одоогоор хотын 12 төв гудамжинд энэ шийдэл хэрэгжиж байна. Энэ хэдэн жилд бид тодорхой амжилт төрсөн. Оросын албаны улсад 56 бүс нэгдсэн систем ашиглаж байгаа ч улаан уд хотын жишиг сайн гэж үнэлэгдэж байна. Манай хотод ирж туршлага судалж өөрсдөө хэрэгжүүлэхээр ирсэнд бид бахархаж байна. Энэ бол амжилт шүү. Одоогоор 86 ухаалаг гэрлэн дохио шууд удирдлагатай төвөөс удирдана. Үүний ачаар зам тээврийн ослын тоо, хүний охирлын тоо сүүлийн жилүүдэд буурч аюулгүй байдлыг сахиж чадж байна. Хэдэн жилийн турш зам тээврийн осол гэмтэж өртсөн хүмүүсийн тоо буурсныг харж байна. Зочдод зориулсан тусгай танилцуулгын үеэр тэдэнд нэгдсэн төвийн удирдлагын системийг танилцуулж, хотын камеруудаас ирдэг өгөгдлийг боловсруулах серверүүд, хадгалах төхөөрөмжүүдтэй танилцууллаа. Энд мэдээлэл боловсруулах хадгалах серверүүд байрладаг. Энгийн үгээр манай тарих байрлаж байгаа гэсэн үг. Зочдод улаан уд хотод нэгдсэн ухаалаг тээврийн системийг хэрхэн удирдах ашиглаж байгаа. Тэрхүү систем нь хотын хөгжил, иргэдийн амьдралд ямар үр нөлөө үзүүлж байгааг бодитоор харууллаа. Ирээдүйн хөгжлийн төлөө ухаалаг гэрлэн дохио болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг мэдрэгчүүдээр өргөдөх юм. Бусад бүсийн төлөөлөгчид маш их сонирхож өндөр үнэлгээ өгсөн. Тун анхааралтай харж ажиглан тус системийг судалсан шүү. Нэгдсэн ухаалаг системийн дараагийн шат нь ойролцоох хөдөө орон нутгуудад хэрэгжих гэж байна. Үүнд Тарбагтай, Волга, Өвөр байгалийн хязгаар, Заграев зэрэг сум дүүргүүдэд ухаалаг гэрлэн дохио болон нийтийн тээврийн мэдрэгч суурьлагтахаар төлөвлөгдөж байна. Чита хотын Лиловый дом буюу өдрийн хөгжлийн төв бол онцгой хэрэгцээтэй хүүхдүүдийн гар урлал, хоол хийх, харилцах чадварыг хөгжүүлэх орон зай юм. Энд хүүхдүүд зөвхөн ур чадвар эзэмшихээс гадна найзлж нөхөрлөн хамтран ажиллаж сурах болно. Жишээ нь Ирина одоо оёлын машин дээр бие дан ажиллах төвшөнд хүрсэн. Гэхдээ мэдээж багшийн хяналтд ор. Чи оёх дуртай юу? Тийм ээ, маш их таалагддаг. Хурдан сурсан уу? Тэгсээ хурдан сурсан, их таалагддаг, сонирхолтой байд юм. Он гарснаар шинэ хүүхдүүд ч хурдан дасан зохицож чадвартай болж байгаа. Маша бол энэ оны эхэнд төвд ирсэн, хэдхэн сарын дотор оёдол сураад амжилтаараа бахархах болжээ. Чи дүүрэх дуртай юу, оёх дуртай юу? Оёх нь илүү таалагддаг. Өөрөө бие дааж ойдог уу? Ойдог штэ. Тус байгууллагад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж, туршлагатай сурган хүмүүжүүлэгчид хүүхэд бүрт онцгой анхаарч ажилладаг байна. Ойж чадахгүй. Энд ирээд л сурсан. Мэдээж хэрэг бага багаар заалгаж байгаад сурсан. Гэхдээ л сайн ойдог болсон. Энэ бүхний үр дүн Лиловый дом төвд сэтгэлд улаацуулсан буудэнгууд хандивын аяныг тавилган дэлгүүрээс сүлжээтэй хамтран эхлүүлжээ. Манай төвд сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулалтын ойдлын уралданд суралцдаг. Тэд багшийн завраар буудангийн думка хэмээх жижиг гоёлын дэрүүдийг ойж бүтээсэн. Хувцсны материал, дэрний дүүргэгчийг тавилгын үйлдвэр хандивалсан. Гар хийцэн дэрнүүд буудангийн хамтаар худалдаалагддаг байна. Энэхүү арга хэмжээний тухай дуулсан худалдаа авагчид дуртай оролцож, дэлгүүр нь худалдаа авалт бүрээс Лиловый домд хандив өргөдөг ажээ. Бид анх захирагчийн арга хэмжээндээр танилцсан юм а. Дараа нь би өөрөө очиж танилцсан. Манай үйлчлүүлэгчдэд нэмэлт 5 дахь бэлгэлийн зэрэгцээ энэхүү бүтээгдэхүүнийг хүүхдийн гараар хийсэн гэдгийг мэдэхэд үнэхээр утга учиртай юм а. Бүгд хождог win-win-win нөхцөл гэж хэлж болно.
первые дни акции Аяны эхний хэдхэн хоногт 3 бодон зарагдсан бөгөөд оёдлын урлан одоогоор 30 гаруй дээр урлаад байна. Тэр бүр хайр ур чадвараар бүтээгдэж төвд хандив өгөх боломжийг шууд QR кодоор олгож буйна. Нэгэн эгэл хэрнээ гайхалтай сайхан санаачлаг болж байна. для пожертвований Лиловому дому. Би багада байнга Пржевальский аялагчийг зурдаг байсан. Ээж маань миний зургуудыг хадгалсан. Хантаа зүмссэн судалтай урт амьсдаах. Хүмүүс энэ хинбэ гэж асуунаа. Би Пржевальский л гин. Сургуульд намайг Пржевальский морь гэж хочилдог байлаа. Текст подхватывает... Текст тэр чигтээ урсах мэд уншигдаж бараг л харагдахгүй таслал бүрийг хүртэл анхаарах шаардлагатай. Цээж бичихт оролцож буй эдгээр бүсгүйчүүдийн хувьд орос хэлний хичээлүүд аль хэдийн ард үлдсэн ч сургуулийн дурсамжийг сэргээх нь тэдэнд онцгой таашаал өгч байна. Энэ бол СИЗ төр сатуулах төв. Энэ жил энд тотальны диктантын 2 талбар ажиллалаа. Телевизийн сувгийн ерөнхий редактор Дарья Пьянникова энэ удаад хөтлөгчийн дүрээр ирсэн бөгөөд ихэндээ болгоомжтой байсан ч оролцогчдтой дотносож эхэлжээ. Хожим нь ял эдэлж буй Виктория сэтгэлээ нээлээ. Би сургуульд орос хэлээр 5 авдаг байсан. Харин 20-т орсноос хойш янз бүрийн арга хэмжээнд оролцохыг хичээдэг болсон. Хамгийн сүүлд өөрийнхөө нэг жижиг мөрөөдлийг биелүүлж Анука девушки тэмцээнд төрүүлсэн юм. курсе «А-ну-ка, девушки». Мне водили шикарную корону. Янзын гоё тэтэм зүүж өгөөд гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэлсэн. Бас талархал гээд нэмэлт эргэлтийн эрх бэлгэлсэн. В счет поощрения дополнительное длительное свидание. Ашиглаж гисэн үү? Үгүй, амжаагүй байна. Хинтээ уулзах вэ? Мэдээж хэрэг хүүхдүүдтэйгээ. Та хэдэн хүүхэдтэй вэ? 3 хүүхэдтэй, бага нь 4 настай. А вот здесь я просто... Та энд байхдаа цагтл ойр ойрхон бичдэг үү? Очень часто пишем. Өө тэгэлгүй яхав. Захаа бичнэ, өргөдөл бичнэ, утас байхгүй юм чинь үзэг балаар л бичнэ. Так как телефонов у нас нет. Тэгэхээр чэжжиг хийхэд танд хүндрэл үүсэх байх нэ? Нет. В некоторых... Үгүй, ганц 2 газар л юу юм хэс. Ер нь бол гайгүй. Ирээдүйн төлөвлөгөөгөө хэлж болох уу? Дахиж алдаа гаргахгүй байх, энд буцаж ирэхгүй байх. Энэ бол маш том туршлага. Для меня. В соседней Харин хажуугийн тасалгаанд ирчүүд цээж бичиг хийж байна. Тэд энэхүү шалгалтыг туун чухалчлан сайн дүн авна гэсэн итгэлтэй хандаж байна. оптимистично. Да нормально. Дажгүй бичих шиг болсон шүү. Сайн ах уу? Ну, возможно. Магадгүй. Энд чи ихэвчлэн ажил хийн шүү дээ. А вот где... Та хаана ажилладаг вэ? Юу хийдэг вэ? Я работаю на... Би 100-нд ажилтгаа машинист гэх үү дээ. Уурын зуухыг хянаж дулаан өгдөг. Орчноос цэвэрлэн ер нь бол хэрэгтэй ажил хийдгээ. Тотальный диктант. Цээж бичиг үйл ажиллагаа бол хэл хязгааргүй хүссэн бүхэнд нээлттэй гэдгийг Галина Муратова онцлоо. Энэ бүхэн ч түүний хувьд туршлага юм. Харах өнцгийг өөрчлөх хэлний бус амьдралын туршлага аж. Полностью меняющий сознание. Когда я впервые... Би энэ газарт анх ирэхдээ Солженицыны бүтээлүүд санаанд орсон. Айдас хүлээлт байсан ч энд зүгээр л энгийн нүдэндээ галтай зөгтөө хүмүүс сууж байсан. Тэд бичгийн ажлыг маш хариуцлагатай тууштай хийсэн. Энэ хүмүүст итгэж байна. Хэл уран зохиолд итгэж байна. Яагаад гэвэл амьдрал янз бүрч сэтгэл хизээд ижил юм. Тиймээс сайн үйлс илүү олон байг. Бид тун хүмүүжилтэй эрх чөлөөнд байгаа хүмүүс шиг хэлж өгөхийг хүсээгүй. Пусть их будет больше хороших, чем плохих. Русский язык объединяет и для акций... Орос хэл хүн бүрийг нэгтгэн энэхүү үйл ажиллагаанд хязгаар үгийг нотоллоо. Цээж бичгийн дүнгээ 4-р сарын 12-нд төслийн албан ёсны цахим хуудаснаас мэдэж болох юм байна. Отдельно Пешкова, Дарья Пьянникова, Анастасия Шадрина. Халимгийн тал хэрээ сувд элстэй хот хавар цэцэглэн хөгжиж өнгө үнрийн далай тэнгис болон хуурдаг. Орон нутгийн мянган аялагч жуулчдыг татдаг мартагдашгүй өнгөлөг алтан зулын наадам болж байгаа нь энэ юм. Свердловск мужийн Нижний Тагилаас ирлээ. Халимх данх удаа эхний нислэгээр ирсэн шүү. Үндэсний утас нь гоё юм байна. Сайхан бэлтжээ. Наашаа ирж явах замд алтан зул харагдмагц зогсож сэтгэлээ баясгсан. Халимгийн иргэд нь гайхалтай, хөгжилтэй, соёлын сонирхолтой болохоор удаа дараалан ирж байна. Харин энэ наадмыг анх удаа үзэж байна. Манайх тал хээр амьдэрдэг. Тэгэхээр гэртээ байгаа юм шиг санагдаж байна. Сэтгэлдээ өөрийгөө халимгч юм шиг санаж байгаа шүү.
Ялалтын талбай дээр Алтан зуулийн наадмын албан ёсны нээлт боллоо. Үндэсний бүжгийн дуу хуурын хамтлагууд ч тоглолоо. Наадам нь өөрөө баяр баясгалан хөгжөөн цэнгэл нэгдлийн уур амьсгалтай байна. Хүүхдүүд насанд хүрэгчид цэцэг ургамал сонирхогчид болон соёл урлаг сонирхдаг хэн бүхэн энд хийх ажилтай. Ардын гар урлын маструуд бүтээлээ дэлгэн харуулж, зоогийн газрууд үндэсний хоолоор дайлна. Би ойр ойрхон ирдэг учраас бүгдийг амссан. Бёрик хамгийн их таалагдсан. Хүн болгонд өөр юм таалагддаг байлгүй дээ. Блумб таалагдсан. Цай таалагдлаа. Шүлгүй хөнгөн хувилбарыг амссан. Маргааш Алтан зул руу явна. Гоё байна хаа. Халмаг бол төгсгөлгүй тал наранд төөнүүлсэн хөрст газар. Энд амьдрал зогссон мэт санагддагч хаврын улиралд байгаль үнэхээр гайхамшигыг бүтээдэг. Тал дунд улаан, шар, цагаан алтан зул цэцэглэн дэлгэрж байгалийн бүх хөнгийг нэгдүр цуглуулсан мэт мэдрэмж төрүүлдэг байна. Ирж явахдаа гоё алтан зул харсан. Зураг даралгүй яах вэ? Ихэвчлэн дайрч өнгөрдөг. Астрахань, Волгоград руу их явнаа. Танаад ч ирдэг. Орос даяар явдаг болохоор энэ тентхийн бэлэг дурсгал бий. Алтан зуулын баярт зочид, аялагчид ирж байгаад бид их баяртай байна. Бид бол Илстэн оршин суугчид. Зочилж байгаа хүмүүрт баяртай байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид үндэсний соёл, эдэж уушаа танилцуулан орлого олж байгаа нь хүн бүхэнд таалагдж байна. Халимгийн Алтан зуулийн наадам бол энэ нутгийн соёл, хаврын уур амьсгал, өнгөнгийн цэцгийн орчин думбах, хүн бүрийн үзэх онцгой үйл явдал юм. Театрын түүхэн ойг театрчилсан хошин хэлбэрээр тэмдэглэжээ. Энэ нь урд оны жүжигүүдээс хэсэгжилсэн тоглолтуудыг үзүүлсэн уран сайхны тоглолт юм. Зарим бүтээл нь аль хэдийн театрын хөтөлбөрөөс хасагдсан учраас үзэгчид өмнө нь хайрлаж явсан баатруудтайгаа дахин уулзах мөч сэтгэл хөдлөхөн байлаа. Үндэ хүүхэлтэй урлагтай ажиллана гэдэг бол ич хиттэй зүйл юм. Чамааг орхихгүй өөртөө татдаг гэсэн үг. Би энэ театрт 1986 оноос хойш ажиллаж байна. Миний амьдрал энэ газартай холбоотой. Энэ бол миний гэр орон, миний бүтээлийн орон зай. Олон жилийн хугацаанд хүүхэлдэйн театр олон улсын болон дотоодын уралдаан тэмцээнд оролцож алтан маск зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж байлаа. Харин хамгийн үнцэнтэй шагнал бол медаль, диплом биш, харин хүүхдүүдийн инээд үзэгчдийн баяр хөөр юм. Өнөөдөр бид гайхалтай үзэгчдтэйгээ энэ баярыг хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. Бид зочдынхон алга ташилтыг тун сансан байна. Театртаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 40 жил бол зөвхөн эхлэл, 100 жилийн огооч тэмдэглэх болно гэдэгт итгэлтэй байна. Нарганта онигоо хөгжилтэй тохиолдлууд өвөрмөц дөрүүд, жүжигчид шин ба хуучны дөрүүдийг чадварлаг амьлуулдаг. Энэ театр олон уран бүтээлчийн анхны алхам, уран сайхны амьдралын эхлэл болсон билээ. Нюнгергийн хүүхэлдэйн театр бол миний анхны хамгийн хайртай театр. Энэ бол миний залуунаас би энд хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан 100 гаруй жүжигт тогложээ. Авьяаслаг уян хатан хөдөлгөөнтэй хөгжим дууны мэдрэмжтэй уран бүтээлчид, хүүхэлдэйчид буюу хүүхэлдэйн жүжигчид тоглолт бүрээ баярын уур амьсгалтай болгодог. Театрт ирэх нь зарим үзэгчдэд зүгээр нэг үзүүр бус сэтгэлд хоногших аялал юм а. Театр гэдэг бол хүн бүрт өөрийн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг газар. Хүн болгон эндээс өөрт хэрэгтэй зүйлийг олж авдаг юм. Театр бол нэн төрөнд мэдлэг, мөн гоо сайхан, гайхалтай шүү дээ. Энэ жил театрын тайзнаа шинэ бүтээлүүд мэндэлж үзэгчдийн сэтгэлийг татсан хөгжилтэй ухаарал хайрлсан жүжигүүдээр баяжхан гарцаагүй юм а. Улаанбаатар хотод болсон Интеркап олон улсын шатрын тэмцээнийг Оросын шатарчид санаачлан зохион байгууллаа. Рапид төрлийн тэмцээн Монгол улсын хувьд шинэ хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Монгол, Орос, Нидерланд, Хятадын алдартай болон залуу 50 шатарчин цомын төлөө өрсөлдсөн юм а. Манай сурвалжлах баг аваргын төлөөх өрсөлдөөнийг сурвалжлахаар очлоо.
Чимээгүй байдал ноёлж байлаа. Монголын үндэсний 38 клубын болон гадны шилдэг шатарчид рапид төрлөөр өрсөлдөхөөр нэгджээ. Бурятын аварга тоглож байна. Мас хүчтэй тоглож шүү. Бурятаас хэдэн шатарч ирсэн бэ? Бас Оросоос хэдэн шатарч ирсэн бэ? Хоёр шатарчин ирсэн. Яагаад гэхээр бусад нь дараханд болж байгаа бас нэгэн тэмцээнд орж байгаа юм. Монголд шатар их алдартай юм аа. Амралтын өдрүүд болгоноор том тэмцээн болдог. Жишээ нь 7 хоногийн өмнө бид энэ тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэтэл бидэнд 3-4 гишүүнтэй зун баг бүхий байгуулалтын шатрын тэмцээнд болж байна. Энэ том тэмцээн тул шатарчид заавгүй байна гэдгийг хэлсэн. За энэ тамирчдыг бол бид нар бол одоо ингээд хүссэнд орж болно гэсэн тэмцээний маань одоо хүндэтгээд олон улсын их мастер цолтонч байна. Между народны горс мастер та. Сайн уусаа болохоор юу одоо нэг 3 он хожигдоод 1 оноотой. Уг 2 оноотой. Энэ жоохон хүүхдүүд энэ ахмадтай ягаад тэмцдэг юм бэ? Манай багцуул бол ер нь маш сайн тоглодгийг шүү дээ. Ахмадууд бол ер нь хүүхдүүдээс л айн шүү дээ. Тэмцээний хүндэт зочин бол агуу математикч Маам юм а. 87 настай Ахмад шатарчинд спортын мастер цолог хүртээлээ. Тэгээ шатрын ертөнцийн сувд эрдэнэ гэж одоо шатрын философи, шатрын түүх, шатрын сургалтын том мангаар бичсэн. Тэр маань одоо бас энэ манай Монголын шатрын сургалтанд их хэрэглэгдэв. Монгол улсад зохион байгуулагдсан энэхүү рапид шин төрлөөр Европ болон Оросд тоглодог ажээ. Монголд спорт зал, хурлын зал, номын сан тоглодог бол ресторанд бас тоглож болно гэдгийг анх удаа харуулсан байна. Батдулай Багдаев, Мөнх Далай, Чанцалдулам, Iced Global. Аялал жуулчлалын улирлыг ухтан зохион байгуулж байгаа UB Food Festival Сүхбаатарын талбайд болж байна. Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх олон орны хоолны соёлыг таниулах зорилготой хоолны фестивал 4-р сарын 14-ний дуустал 7 хоног үргэлжилнэ. UB Food Festival-ыг зориулж ирсэн иргэдийн урт дараалал үүсэж 5,000 төгрөгийн тасалбар авч дотгош нэвтэрсэн хүмүүс энэ жилийн онцлог хоол болох Узбек үндэсний 4 хоолыг амтлах юм а. Эдгээр хоолыг олон нийтэд таниулахаар Узбек тоогооч нарыг урьж авчирчээ. Аврын Food Festival-ыг яг үндэсний хоолоор дагнан хийх бас ийм одоо санаатай байгаа. Зун бас олон үндэсний хоол, Монгол хоолоо оруулсан ийм фестивалыг 8 сард Мөнцгөн байгуулна. Энэ жилийн онцлог бол Узбек тоогооч нарыг урьж ирүүлсэн 4 төрлийн хоолыг хийж байгаа. Энэгээр илүү онцлогтой юм да. UB Food Festival-ыг нийслэлийн аялал жуулчлалын газар энэ жил 11 дахь удаага зохион байгуулж байна. Хоолны фестивалийн эхний өдөр Узбек пловыг онцлон танилцууллаа. Би өөрөө Узбек хоол буюу пловд үндэснийх нь хоол байгаа. Энийг би бүр нутгаар зорж идэх гэж бодож байсан. Ашгүй үнд ингээ амтлагад явж байгаа шиг байна. Пловд бол би угаасаа маш их дуртай. Монголоор би бол бурдатаа хург гэж боддیں۔ Би ч гэсэн өөрөө гэртээ плов хийж иддэг. Монгол маягаараа. Чамд плов ямар санагдаж байна? Таалагдсан уу? Таалагдсан. Би өөрөө бурдатаа хургад амар дуртай байхгүй юу та. Тэгээ эндсэн байхгүй юу? Ийм хөө нээлттэй ийм өдөрлөгөө зохион байгуулах нь ер нь аятайхан байдаг. Тэгээ энийг улам өргөжүүлээд тийм одоо улирал тутамд нэг удаа зохион байгуулах юм уу? Иймэрхүү тогтмол болгоод их зүгээр юм байна гэж бодлоо. Тэгээ тогоонуудаа олон болгоорой гэж хэлээ. Тэгэхгүй бол хүмүүс хүрэлцэхгүй байх шиг байна. Энэ удаагийн фестивалаар Узбекистан үндэсний алдарт плов, шашлик, казан кебаб, самса тэргүүтнийг мастер тоогооч нар бэлтгэнэ. Мөн залуус зориулсан DJ үзүүлбэр, open mic, баг тойрог урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, Анир pop оркестр болон амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээн болох юм а.
Цэнмийн баярын үеэр бунхан цэвэрлэх нь Хятадын хамгийн эртний уламжлалууд нэг бөгөөд дурсамж шинчиллийг хослуулсан зан үйл юм. Иргэд гэр бүлээрээ чимээгүй хотыг зорж, чулуун дээрх тортгийг арилган, цэцэг, идээ, шүүс өргөн, өвөг дээдстэй хүндэтгэл үзүүлдэг. Энэ өдрүүдэд Бээжин хотын баруун хойд хэсэгт байрлах Пимбэй баатруудын дурсгалын цогцлборт онцгой ёслолын ажиллагаа боллоо. Цэнмийн баяраар би нас барсан хамаатан садныхаа бунханд очдог. Мөн ам өргөцсөн баатруудын дурсгалыг хүндэтгэх олон үйл ажиллагаанд оролцдог. Хувьсгалын баатрууд бидний гэр бүлийн нэгэн хэсэг юм гэж би боддог. Ёслолд Ахмад дайчид төрийн төлөөлөгчд оролцож цэцэг өргөн түүхээ мартахгүй байхыг уриаллаа. Мөн оюутнууд ирж баатарлаг үйлс эр зоригийн тухай шүлэг уншиж, үе үеийн баатруудын алдар гавьяаг хүндэтгсэн юм. Залуучуудын төлөөлөгчийн хувьд өнөөгийн амар амгалан амьдралын үн цэнийг ойлгож, өвөг дээдсийн маань үзэл санааг ухамсарлахыг хичээдэг. Би тууштай суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг зорж байна. Энэ жил дэлхий дээр фашизмын эсрэг тэмцэлд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү ой санамж нь бидэнд инх тайвны үн цэнийг дахин сануулж байна. Цэнмийн баяр бол олон хүний хувьд өнгөрснийг дурсахын зэрэгцээ ирээдүйн хойч үеийг түүхийн хичээл урам зориг өгч буйг нотлох боломж юм. Алиса Касюк, Ли Шуан, Сижитян. Более 1000 лет назад 1000 жилийн өмнө энэ 22 агуу нь бурхны шашны лам нарын хід байжээ. Хад чулуугаар сэлэн бүтээсэн ярхуу сүмийн цогцлбор нь манай эртний 5 дугаар зуунд хамаарна. Ханыг нь нарийн хідтэй шашны зургууд хятад уйгур, согд зэрэг хэд хэдэн хэлээр бичигдсэн бичээсүүд чимжээ. Өнөөдөр 4 болон 7 дугаартай 2 агуу нь 1 жилийн турш хийгдсэн сэргээн засварлалт цахим баримтжуулалтын дараа жуулчдыг хүртэл болжээ. и оцифровки артефактов. Хөтөч тэр цаг үеийн түүхийн талаар маш сонирхолтой зүйлс ярьсан. Бид бас VR нүдний шилээр дамжуулан фреск зургууд тухайн үед хэрхэн харагдаж байсныг харж чадсан. Үнэхээр гайхалтай. Эдгээр агуунууд нь Цяохэ балгасын туйрт багтдаг бөгөөд дэлхий дээр хамгийн сайн хадгалагдаж үлдсэн эртний хотуудын нэг юм. Мөн энэ хот нь алдар торгоны замын дагуух чухал зангилаа байжээ. 2014 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Би бахархаж байна. Агуунууд нэгдсэн талаарх мэдээ авмагц. Бид яарвчлан тасалбар авсан. 1000 жилийн түүхтэй энэхүү агуу дурсгалд хүрч өөрийн биеэр үзнэ гэдэг бол энэ аяллыг мартагдашгүй болгож байна. Эндээс 40 км-ийн зайд орших Шинзинку хэмээх өөр нэгэн агуун цогцлборын 4 агууч мөн жуулчдад нэгджээ. Өдөр бүр 300 хүртэлх хүн зочлох боломжтой юм байна. Фреск зургуудын түүхэн ач холбогдол, цаг хурааг ойлгуулахад цахим оруулга, виртуал бодит байдал ихээхэн тусдын болж байна. Шинзинко цогцлборт 7 дугаар зуунд хамаарах 13 агуу хадгалагдсан үлджээ. Тэнд зөвхөн хадан зураг бус, модон идэл, шаазан, даавун идэл, торгон дээрх уран зургууд ч хадгалагдсан үлдсэн байна. 2012 оноос хойш Хятад улс 5 дурсгалт цэгийг хамгаалахад 4 сая $4 гаргаж, нийтдээ 400 гаруй агуу бүхий түүх, соёл, архитектурын өвийг хадгалан хамгаалж иржээ. Ийм олон буддын шашны төвүүд нэг газар төвлөрсөн нь энэ нутагт өнөөгийн Шинжааны бүс нутаг нь Хятад ба Төв Азийг холбосон торгоны замын хамгийн чухал зангилаа байсан гэдгийг илтгэж байна. Центральную Азию. Алиса Касюк, Сижитян.